Чагсаалт цуглааны гол зорилго нь юу болж байна? Бас та одоо өнөөдрийн логог нь төрөөс бодлоо хэлж байна шүү дээ. За би Архангай аймгийн Чулууц сумаас ирсэн малын эмч нар мандах гэдэг хүн байна. За би зөвхөн одоо ер нь 103 жилийн түүхтэй мал эмнэлгийн байгууллага анх удаага эвлэн нэгдэж байна. Төр зэсэгт бас өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж мал төрийн хамгаалтанд байдаг бол төрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэдэг малын эмч нарыг бас төрийн хамгаалтандаа төрийнхөө өмнөөс бас харж үзээч гэсэн бодлого чиглэлийг хүргэхийн талаар эвлэн нэгдээд ирсэн байна. Өнөөдөр та цалин мөнгө одоо хэдийг авч байна? Бас одоо танд одоо Архангай аймагт хичнээн мал одоо ингээд үзгүй одоо бас тань нэг хүн дээр хичнээх оногдож байна. За янз яг сум орон нутгаас шалтгаалдаг. Бид бол цалин хөлсгөж одоо энэ төрийн албан хаагч нар шиг сар сартаа мөнгө авдаггүй. Үйлчлэгээ үзүүлснийхээ жилийн эцэст нэгэн удаа мөнгө авдаг улсууд байгаа. Тэгээд энэ жилийн одоо цагууралт маань ороогүй. Өрнөөс өрнөө хооронд банкнаас зээлийн хооронд байна. Аргагүй ирэхэд бүр дэвчиж чадах юм байгаа. Дэвшээр нь алдраад анх удаа бид нар эвлэн нэгдэж байна. Одоо Монгол улсын хамгийн их дэвшээртэй хүмүүсээр л да малын эмчнэр бол татарсан байна. Би бол одоо энэ мал эмнэлгийн мэргэжлийг ааваасаа өвлсөн. Миний охин хүү хоёр бас малын эмч мэргэжил эзэмшсэн. Гэтэл өөрийнхөө мал мэргэжлэрээ одоо бахархаад аавараа бардамлаж ажилдаг байсан бол одоо төр зэсэгтэй айгу харамсч байна. Дараагийнхаа залуу хүчин болсон үр хөвгтэй болон ач зээнэрийн малын эмчийн мэргэжлээс холдуулдаг юм гэсэн бодол өөрөө ирэхгүй төрж байна. Яагаад гэвэл чирээний ард сууж байгаа мэргэжлэнгүүд тэтгэвэр тэтгэмжинд гарахтаа одоо тэтгэлэг гэдэг юм авдаг. Малын эмчнэрт тэтгэлэг байдхаа хортой нөхцөлийг нэмэгдэлж байдгүй. Ер нь одоо зэрлэгчсэн одоо хагас зэрлэгчсэн байгаа манай малтай адилхан бар ингэж бүр үр хөндгөө болгож байгаад үнэхээр харамсаж байна. Тэгээд төрийн өндөрлгүүдийг болон одоо яамаг дэлхийн мэргэжлэнгүүдийг малын эмч гэдэг чинь хүн төрөлхтний эмч шүү. Тэгэхээр зэрэг хүн төрөлхтөн хайрлан хамгаалж эрүүл сарвал байлгахын тулд малын эмчүүдийн мэргэжлийг үнд хүргээч, үнэлээч, малын эмч нараа хайрлаач гэж зэрж явна да. Ер нь малын эмч одоо үнгүүдэд байгаагаас болоод одоо ажлын байр шинэ боловсон хүчин гэсэн дутагтай байгаа. За яг энэ бол үнэн. Бид бүхэн буюу одоо бидний шиг над шиг өв залгамжлаад одоо ингээд мэргэжлээ өвлөөж явж байгаа малын эмчил сэтгэлтэй хүн хийнэгс сэтгэл хүн хийх хэрэггүй болсон байна. Одоо мал хөвшлөгснөөс хойш одоо малчт маань малынхан төвсчдөг. Тэгээд малын эмнэлгийн одоо үйлчлэгээ хийнэ гэхэд одоо төр засаг бас дэмжлэг байхгүй учраас үнэхээр хүндрэлтэй. Тэгээд залуу болгосон хүчинд бол одоо цалингийн нэмэгдэл байхгүй, сар болгон авдаг цалин байхгүй, ямар ч урамшуулал байхгүй, дэмжлэг байхгүй болохоор бол төгссөн мэргэжлэр юм биш. Яг зөвхөн бүр өөрсөндөө хэрэгтэй онооссон юугаар гэдэг юм одоо адууны болон жижиг амтны гэдэг имлэг байгуулад явж байгаа хүмүүс нь бол онж ийн. Тэр болгоныг сум бүхэнд одоо ингээд олноор нь байгуулна гэвэл үнэхээр ажиллаж амьдрахад хэцүү. Тэгэхээр зэрэг онж олсон бод нь бол ажиллаж чадж байгаа боловч одоо биднийг нийтэд нь одоо тийм байдлаар нь ажиллах боломжийг хангаж өгөхгүй болохоор залуучууд ажиллахгүй байна. Чагсаалт цуглаанд одоо ямар зорилготой явж оролцож байна? Би одоо хөдөө аж ахуйн сургуулийн малын эмчээр суралцдаг оюутан байгаа. Тэгээд одоо энэ малын эмчийн хөдөлмөрийг үнэлье гэдэг одоо энэ жагсаалтанд одоо ирээд оролцоо явж байна. Тэгээд танах ер нь хэр олон хүүхэд суралцж байна. Одоо ингээд чинээр малын эмч болох гээд бэлтгэгдчихвэтэл одоо малын эмчийг мань үнэлэхгүй байхаар жоохон гомдтой байгаа. Тий, одоо манай яг ангид гэхэд одоо би 3 дахь курс ангид гэхэд одоо нэг 150 гаруй хүүхэд бол байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг 5 курстэй тэгээ нэг 5 курсын нийт хүүхдийн тоо нэг 1500 бараг төгөх байхаа. Тэгээд яг үнэлэхгүй нүүднээсээ болоод ч юм уу тийм ээ 3 4 дугаар курстаа ороод ирнэ. Бараг ирнэ сургуулийн орхитой хүүхдүүд ирнэ. Цөөнгүй ирэн бол байгаа. Тэгээд бас одоо яг нөгөө нэг амьдралдаар гараад энэ цалин мөнгөний бололцоо энтергээд бас тэгээд орхидог байхаа л гэж бас бодож байна. Шинэ ер нь боловсон хүчнүүд маань их цөөдөд байна гэж ойлгож болох. Одоо чи бол одоо төгсөөд болно итгэл зоригтойгоор малын эмч болно гэж хэлж байна. Тий, бараг 90 болтыг л гэж бодож байна да. Тийм энэ нөгөө нэг тэгээд
Малын эмч гэдэг мэрэгжлийн одоо гол гаргал нь бас юм. Одоо ер нь бол одоо за нэг үг байдаг нэг малын эмч хүний эмч хүнийг авар малын эмч одоо хүн төрөлхтнийг авар ингээд ерөнхийдөө мал одоо мах нь одоо эрүүл ээжтэй гэдэг ер нь хүн төрөлхт нь ер нь би болно гэж бодож байна. Хүний гол одоо хүнс хамгийн алдаж идэх нь одоо малын эмчнээс хамааралтай. Тий, хамгийн хамааралтай. За баярлалаа. За